Та хэдийн зарим нь мэдэхгүй байж магадгүй. Би Майкл Джексны амар том фэн баггүй. Хүүхдээ хахад Майкл Джексны хөгжмийг сонсохгүй өнгөрнө гэж зүйл бол байгаагүй. Майкл Джексон дэлхийн хамгийн том артист байсан. Хоороход л тийм байсан. Хоорсны дараач тийм байсан. Нас орохдаач тийм байсан. Нас насны дараач тийм байсан. За харин одоо л одоогийн яг present байнгын өрнөж байгаа. Present continuous. Цаг хугацаанд л Майкл Джексны одоо relevance буюу ач холбогдол өдөр тутамд ч юм уу байнга харагдах, сонсогдох, яригдах юмнууд нь багасч эхэлж байх шиг байна сүүлийн жил. Гэхдээ өнөөдөр буцаад тэр сэдв рүү орж эхэлж байгаа. Антуан Фукуа найруулагчийн найруулж байгаа Майкл гэж киноны трейлер бол гарлаа. Тэгээ хэдүүлээ өнөөдрийн трейлерыг үзээд трейлер дээр нь юу нь гарч байна. Бас сонирхолтой зүйлүүд анзаарсан магадгүй мэдгүй зүйлүүд юу байна бас хараад ярилцъя. Та хэд Майкл Джексон хэр мэддэг вэ, хэр сонсдог вэ, хэр дуртай вэ бас санасдаг л хуваалцаараа би бол одоо Майкл Джексон саяхан сонсч өссөн хүүхэд байхдаа трейлерыг зурагтаар үзэл айгаал ингээл диваны ард дур нуугдаал айгаал хайрлж үздэг юм л байсан. 2009 онд эргэж ирж тоглолтын ихэд ингээл тэр мэдээ бүр дэлхийд даяараа мэдээ болол тэрийг ингээл мэдээгээр гарахыг үзчихсэн. Тэрнээс төд бодлого нас орсон 2009 оны 6 сарын 25-нд Майкл Джексоныг нас ордог өдрөөр манай хамгийн сайн үзэд энийг бит хоёр бүр яг Улаанбаатар бүр амар бороо асгасан байхгүй бүр аадар бороо ороод өстө цутгаад хувингаар асгана гэдэг шиг амжигтай бороо. Өстө амар шүү. Бороо ороод тэгээд яг тэр бороонд гадаа бит хоёр өстө яг дийл бууж ирсэн. Би тэрийг бол маш сайн санаж. Тэр өдрийн үрээр айгуу сонин рандом үрээр ирцрээд шин 100 штэ тий. Ирцэрх ажил төрөл ямар байх вэ тэр үед. Тэгсэн чи айгуу сонин нэг тийм ирцрээд тэгээд үрээр ч арай биш баха зүгээр ер нь бодсноос 8 9 10 цаг үед ч юм уус ирээд тэгээ мэдээ ингээ харсч Майкл Джексон асуусан гэдэг ингээ вертолотоор зөөж ийн гэдэг ингээ юм гараад бүр яг ерөөсө шууд мэдээ байхгүй. Ерөөсө тийм ч ингээл вертолотоор зөгцсөн ингээл зөөж ийн. Тэгэл амар шоконд ороо сонин болоо. Тэгээд тэгсэн чинь би бүр ингээ Майкл Джексны амар том фэн гэдэг ингээ маа найзууд ч мэддэг, маа найзууд аав ээж хүртэл мэддэг заяа. Тэгээд тэгсэн чинь мэдээгээр тэр өдөр Майкл Джексон асуурсан ингээ мэдээ гарч ийн гэсэн чинь маа найзын ээж маа найзтайсан хүүе чи нөгөө хинээс асуугач юу бас яаж ин гайгүй юу асуугач Майкл Джексон асуурсан гэж чинь найз руугаа яриач гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ битээр тэр өдөр нь уулзаад яг угаасаа л уулзна гэж ярьсан байсан. Тэгээд уулзаад гадаа борондстой дил уусан байдیں۔ Тэрийг гэхдээ одоо ярихад ч хамаагүй өстэй. Гэхдээ тийм зүгээр хөгжилтэй юм ярьж байгаа юм шиг боловч яг үнэндээ сэтгэлд маш том нөлөөлж исэн. Миний урлагийн соёлын мэдрэмжийг одоо өгсөн хамгийн том уран бүтээлчтэй нэг Майкл Джексон хамгийн нөлөөтэй хүмүүс юм. Майкл Джексон мэдээж соёл урлаг pop соёлд дэлхийн соёл урлаг pop соёлд хамгийн том нөлөөтэй артистуудын нэг гэдэгт угаасаа эргэлзээ байхгүй. Тэгээд энэ агуу уран бүтээлчийн талаар кино хийнэ гэдэг бол бас юм эргэлзээтэй яг үнэндээ. Антуан Фукуагийн хувьд бол одоо Brooklyn's Finest, Shooter, Olympus Has Fallen, The Equalizer гэх мэт юм дунджаас жоохон дээгүүр юм акшн триллер кинонууд их давгүй хийдэг. Тэгээд дунд нь муу кинонууд хийдэг амтсан 2021 онд гарсан Infinite, 2022 онд гарсан Emancipation гэх мэт кинонууд бол нэлээд тааруу байсан. Ер нь Антуан Фукуагийн бол одоо гол карьерийнх нь оргил гэж хэлж болох кино бол 2001 оны Training Day кино л доо. Бас crime thriller кино, гэмт үрхтэй триллертэй кино. Тэгээ энэ киногоор бол хамгийн гол зүйл нь бол Ethan Hawke Оскарт нэр дэвшээд Denzel Washington Оскар авсан байдаг. За энэ нь бол энэ киноны хамгийн чухал том амжилт нь бол байдаг. Тэгээд тэрнээс хойш бол ингээд яг янз бүрийн юм бол хийж байгаа. Тэгээд цуврал тал дээр бол илүү одоо дажгүй амжилттай хэлж болно. Биш зүгээр Mayor of Kingstown гэдэг бас ийм гэмт хэрэгтэй трейлер цуврал хийгээд бол нэлээд хэдэн жил болж 4 бүлэг гарцсан юм байна. Тэгээд энэ цуврал дээр бол гол дүрт нь гол нь Jeremy Renner тоглодог. Тэгээд энэ цуврал бас их дажгүй цуврал гэж бол сонсч байсан. Тэгээ Антуан Фукуагийн хувьд бол одоо Майкл Джексны бүтээлийг хийхээр бас нь бол их анхаарал бол татаж байгаа. За тэгээд би бол эргэлзээд төрөөд байгаа зүйл нь за Антуан Фукуа нэгдүгээр тань. За хоёрдугаар юу байгаа юм бэ гэхээр Майкл Джексон өөрөө амьдрал нь маш олон хэсгээс бүрддэг. Яг нэг юм түлхүүр мөч гэсэн юм бол бараг байхгүй шахав. Энд чи хүүхэд байхдаа The Jacksons гэж хамтлаг бастай гэр бүлээрээ. Дараа нь The Jackson 5 болсон ах нартайгаа.
За тэгээд жоохон бахта Бен байдаг баг шүү анхны цомог нь хүүхэд байхдаа 2 цомог гаргасан байдаг жоохон хүүхэд байхдаа. Тэгээд хүүхэд байсан үеийнх нь 2 цомог бол нэлээд дажгүй амжилттай болсон бол байдаг. Хүүхэд байхдаа бүр жоохон хүүхэд байхдаа 2 цомог гаргаа, тийнейжер байхдаа 2 цомог гаргаа. За ингээд 72-оос 75 оны хооронд бол 4 цомог гаргасан. За ингээд айгүй дажгүй ингээ амжилтанд хүрж байгаад дараа нь 79 онд яг насан туршсан хойно анхны цомгоо гаргасан. Дээрээс нь одоо энэ трейлер дээр гаргал бэлгүүтэй бодвол юу байгаа? Quincy Jones-ийн дүр байх хэвээр. Quincy Jones байхгүй бол болохгүй Michael-ийн бүтээл дээр. Тэгээ Quincy Jones-тэй гэж одоо агуу продюсертэй бол одоо хамтарч анх ажилласан төсөл нь бол Off the Wall байдаг. За тэгээ Quincy Jones-тай хамтарч одоо ажилласан прожектууд бол үнэхээр бүгд одоо гайхалтай шүү дээ. Тэгээ бүгд үнэхээр супер thriller bad гэд ингээд Off the Wall thriller bad гэд ингээд явсан 3 том одоо бүтээл дээр хамтарч ажилласан байдаг. Тэгээд цаашаа бол мэдээж бид нар бол The Rest is History гэдэг шиг те ийм ба. Тэгээд хин хиний дүрд яаж тоглосон бол гэдэг маш сонирхолтой байна. Би бол кастинг ингээ харж байхад Jafar Jackson гэдэг одоо хиний Michael Jackson-ы дүү, Jermaine Jackson-ы хүү. Jermaine Jackson бол одоо хиний Michael-ийн ах ийм ба. Ах нарын нэг нь Jermaine Jackson-ы хүү болол одоо тоглож байгаа их сонирхолтой. Тэгээд би түрүүний нэг эргэлзээгээ дуусгахад айгүй олон цаг мөчөд. За ингээ Off the Wall юуны трелийн үеийнх нэг байна. За Bad тэгээд цаашаа Dangerous юу ихтэй арьсан нөгөө нэг Vertigo гэдэг санагдаж байна. Өвчнөд байсан болж таарад тэгээ ингээ арьсан царайд баахан хагалгаа хийлгээд хамрандаа өөрөө бол зөвхөн хамрандаа л хагалгаа хийжсэн гэж ярьдаг. Гэхдээ тэр бол бас маш том эргэлзээтэй шүү дээ тий. Тэр одоо байж гин. За тэгээд 2 удаа 90-ад оны ихээр 2000-ад оны ихээр одоо бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд одоо хүчирхийлсэн гэдэг ийм одоо хэрэг бол үүсч байсан байдаг. Одоо 90-ад онд бол бүр том шүүх хурал болж исэн байдаг. За тэгээд тэр нь бол яг айгүй юм эргэлзээтэй. Тэр нь өөрөө яг мөнгөний эцгийнх нь тэр хүүхдүүд одоо юунуудын тэр Neverland Ranch гэдэг Michael Jackson эзэмшдэг тэр тоо байшин ордон газар. Тэнд бол одоо ингээ жоохон хүүхдүүд айгүй очиж мочдөг Michael Jackson ер нь хүүхдүүдээр айгүй эргэн тойрноо хүрээлүүлдэг байсан. Өөрөө юм насан турш найз мэз баг байхгүй шгүй юм. Сонин хүн л байсан л та. Тэрний айгүй том асуудал юм бол Joe Jackson аав нь байдаг. Тэгээд тэр мэр үед ингээд юм босон. Тэгээд зарим хүүхдүүд эцэг их нь мөнгө хөөж ингэсэн. За эсвэл Michael Jackson-ээс одоо хүчрхийлэгч байсан гэдэг ингээ нэг юм бол ингээд маш урт хугацаанд явсан дараа нь баримтат кино гарсан. Тэр баримтат киноч бас айгүй юм эргэлзээтэй шууд итгэхэд ийм нэг юм бас юмнууд бол байгаа. За тэр үеч. За тэгээд нөгөө 2000 оны ихээр тэр шүүх хурал мурал гээл тэр манайч тэр нэг шүүх хуралд юутаага нөгөө халаад усан дордог халаад шиг юмтайгаа очиж мочаал ингээл мөр юм амир биемийн тааруу нэг юм гачин сонин багийн очиал тэрийг ингээд хүмүүс худлаа анхаарал ингэж өөрийгөө өрөвдүүлэх гэж ингэж ийн гээл зарим нь болохоор ийм байдалтай байна гээл те. Тэгээд энэ чи Сауди Арабид одоо хүмүүс тэр үед Сауди Араб гэж нэг ярьдаггүй байхад Сауди Арабын Арабид бол айгүй олон жил бас нэг хэсэг чимээгүй амьдарсан Холливуд Америкээс хол мэдээлэлээс хол тэгж байгаа 9 он тоглолт хийн гэж зарлаад O2 арена гэж байдаг Лондонд те. Тэрэнд 50 тоглолт хийн гэж хамгийн сүүлчийнх нь одоо би даасан тоглолтууд байгаа зодог тайлнаа гэж сүртэй зарлаад Michael is back гэж зарлаа л бөө юм бол би тэрийг сайн санаж тэгээд тэрний дараахан нас барсан. За тэрний ингээд нэг ийм би бүр айгуу давчилж байгаа шүү дээ. Ийм айгуу олон өөр цаг үетэй юмыг яаж нэг киногоор хийх гэж байна вэ гэдэг айгуу сонирн байсан. Тэгээд нэг кинон яг нэг цаг мөч нэг үеийнх нь л талаар болныг учиртай. Тийм ээ бүтэн амьдралын талаар биш. Яг л нэг цаг үе нэг мөч ч юм уу эсвэл зөвхөн Off the Wall эсвэл трейлер цомогны хийх процессын талаар ч юм уу тэр үеийн талаар энэ байсан бол нэг учиртай. Тэгсэн чинь трейлер мэлрэн ингээ харсан чинь биш солирч трейлерыг хараагүй шүү. Постерыг ингээ харсан чинь бүх үе нь байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би жоохон айж гин. Одоо трейлерыг ямар ч үзээ. Тэгээд бүтэн амьдралын талаар байвал одоо яадгийн бол одоо Jackson 5-тай байжгаад 80-ад онд 80-90-ад онд супер дэлхийн супер од босон талаар гарна гэдэг юм премис IMDb дээр бичээстэй байна л да. Тэгээд би бол яг үндэ тэрэнд эргэлзээд айгаад байна. Үнэхээр Michael-ийн талаар сонирхтой бүтээлтэй нюанстай тийм ээ эргэлзээтэй асуудалтай зөндөө зүйлүүд байгаа шүү дээ. Тэр бүхнийг нь илүү сайн ингэж гоё хийя гэх юм бол ууг нь цуврал хийсэн бол тийм ээ HBO Enter гэдэг шиг одоо юм өндөр өртөгтэй гэхдээ сайн бүтээл хийж чаддаг продюсеруудтай мэдрэмжтэй захирлуудтай юм газраар HBO ч юм уу одоо Apple TV яг sci-fi л да Apple TV дээр тэр тал дээр бол гэхдээ зүгээр юу гэдэг юм чанартай цуврал хийж байгаа газар цуврал болгож хийсэн бол гэж бол бодож л байна яг үнэндээ. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан трейлерыг үзээ тэгээ үргэлжлүүлээд ярих юм бас гарах гэж бодож байна. За үргэлжлүүлээ. Трейлерыг үзье. За Michael гэх те. Michael Jackson. Та хэдэд өөр уран бүтээл хийгээсээ одоо тэр хүний карьер амьдралаас сэтүүлсэн
цуврал кино, уран сайхны кино ч юм уу эсвэл магадгүй гоё баримтат кино те уран сайхны тийм бүтээл хийгээсэй гэж боддог артист хамтлаг уран бүтээлчтэй байлаа сонсдогтлээ хуваалцаарай. I know you've been waiting a long time for this. Шууд үзэгчд рүү хандж जैन те. Шууд үзэгчд рүү хандж. The tracks are made. The songs are ready. зааж гараа. Quincy Jones ах шиг байна I да. know you've been waiting a long time for this. The tracks are Quincy made. Jones. The songs are ready. Let's take it from the top. This is your story. Илүүл гоё шүү аяны. Honor your past. Jackson-ы гэр бүл энэ Майкл болж таарч байна те. Энэ Тито байж магадгүй. Яг хамгийн ойрхон анх нь Jermaine билүү. Тито ч нэлээд том байгаа. Jermaine бол хэрвээ энэ Jermaine байж магадгүй. Энэ Майкл баг шүү байна. Joe Jackson. Энэ Joe Jackson байна. Аав Jackson, ээж Jackson ч юм блэ. Яа. За нэрийг мартчих. Ээжийн нэрийг мартсан. Joe Jackson бол ер нь жоохон монстер шүү яг үнэндээ. Your past. And embrace the future. Дүрслэг бол яг авсан байна. Дүрслэг бол за энэ эвгүй юм байна да. Дүрслүүд зааж байгаарай. Ямар их юм байна. Энэ дүрслүүд бол өстой яг вэ шүү. Гэтэ тэр бол киноны зорилго бол биш шүү. Би бас тэрийг бас хэл хэрэгтэй. Honor your past. Гэтэ гоё. Яг тэрний үхэхэд яг адилхан харагч. Үнэхээр супер харагч энэ бол. 87 оны Grammy харагдаж байна те. Би 87 гэж санаад байна. 87 Grammy түүдэггүй эсвэл энэ триллерийн түүдэггүй. Триллер их байж магадгүй. Тэгвэл 83 мөр авцах. Адилхан харагдах point нь бол биш гэхдээ. Тэрийг мөнгөөр одоо cosplay хийж байна те. Кино уран сайхны киноны одоо биографи уран сайхны киноны гол зорилго юу юм бэ гэхээр тэр хүний карьер амьдрал туусан зүйлүүд юу байсан бэ? Энэ ямар хүн байсан бэ гэдгийг ямар нэг драматаагаар мэдээж хэтрүүлэг ч юм уу өөрчлөлт ч юм уу зүйлүүд байгаа шүү дээ. Уран сайхны кино юм чи те яг 100% түүх биш. Баримтат кино биш учраас. Тэгэж харуулах нь гоё. Дээрэс нь зүгээр энгийн юм өөдгөртэй заа нэг юм байгаа. Тэгэл нэг зовоол, тэгэл нэг эргэж ирэл, тэгэл нэг амар тус. Ийм бол байгаад хэрэг. Одоо Bohemian Rhapsody-д би тийм учраас дургу. Bohemian Rhapsody киног үзэхээр хамгийн гоё юм нь юу байдیں۔ Дуу нь баг. Тэгээ дууг нь угаасаа л Queen-ий хизээч хаант сонсч болно шүү дээ бид нар. Хамгийн гоё юмнууд нь дуу нь. Зохиол, үүрнүүл, эвлүүлэг, зураг авалт хэрэг байхгүй. Хог Bohemian Rhapsody. Rami Malek ч миний хувьд ерөөсөө Фарах Булсараа буюу одоо Freddie Mercury байгаагүй. Ерөөсөө тэр кино бол сайн кино биш. Миний хувьд Оскар авдаг бол би бүр үнэхээр бүр санал нийлдэггүй. Дуртай хүмүүс байж болно мэдээж. Your opinion is yours, my opinion is mine. Гэхдээ тийм миний хувьд бол жишээ нь юуг харах юм бол Rocketman байна те. Rocketman, Elton John. Тэр бол бүтээлч кино байхгүй. Better Man байна те. Robbie Williams. Тэр бол бүтээлч кино байхгүй те. Straight Outta Compton. За арай жоохон ингийн хийцтэй юм шиг боловч маш сайн. Тэрийг маш сайн тултал нийсэн, маш emotional юм сайн хийж чадсан. Гэдэг ч юм уу. Тийм учраас тэр бол маш чухал. Зүгээр нэг ингээд тэр хүнийхээ алдар нэр, тэр хүнийхээ iconography буюу дүрслэл адилхан байх. Тэг хөгжмөөр нь кино магтагдах ёсгүй гэж хэлэх гээд байгаа. Тэгээ энэ кино бол маш том асуултын тэмдэгтэй. Гэхдээ тэр чинь муу гэсэн үг биш, сайн гэсэн үг биш. Зүгээр л асуултын тэмдэг яалтчгүй байгаа. Гэхдээ харагдах нь бол супер байна. Embrace the future. За энэ ч амар хэсэг. Энэ 82 онд байна уу? За би оны сайн мэдэхгүй байна. Pepsi-г реклам тогсон байхгүй. 82 гэж би зүгээр яг санаанд орж ирж шүү. Ойр хэдэн жил уншаагүй яг тэрний талаар. 81 ч лөө. Pepsi-г реклам тоглож хагаад гэрэл шатаад, гал гараад, үсэн шатаад тэгээд ингээд толгоо хүзүүнээс дээш нүүр толгойных нь гавлынх нь баг хэдэн хувийн ч гэдэг үлээ 3 дугаар зэргийн төлөвлөлтөд болж исэн удаа байна. Тэр бол амар том нөлөөтэй. Тэр бүр ингээд дараа нь ингээд айгу олон хагалгаа илэх наанцаа нэрүүл мэндийн ер нь насаараа өвчин намдах эм уудаг болсон. Одоо нас урахтаа бол өвчин намдах эм хэтрүүлж байгаа нас болсон шүү дээ. Тэгээд эм чин хэтрүүлж одоо өгсөн болж таараа шүүх хурлмал янз бүр юм амар олон жил явж байгаа ял аваа шорморонд орсон шүү дээ. Хэдэн жил ч авлаа нэг олон жил аваагүй баг. Тэгээд энэ бол яг тэр хэсэг байх шүү биш шүү. That's what people энэ тэгээд триллер мэлрийг энэ алдартай iconic клип юмнуудыг бүгдийг тэгээд зориулж бас шинээр одоо дөөрэж хийж байгаа юм байна л да тий. Одоо надад энэ дүрслэл бол ингээд нэг тийм энэ киног үзэх хүсэл төрүүлж байгаа юм биш байхгүй юу? Одоо энэ жишээ нь тий. Okay, sure. Сонирхолтой харагдчих зааж гаруулчлаарай. Яг гой пауз гэсэн чи
Яг окей сонирхолтой харагдаж байна тий. Гэхдээ киноны зорилго нь бол энэ биш. Яг би нэг дахиж ярихгүй. Гэхдээ киноны зорилго нь адилхан харагдах биш. Хийсэн бүтээлийг нь дахиж хийж харуулах биш. Бид нар трейлер үзмээр байвал бэлэн YouTube дээр үуч бэлэн кассет DVD-тэй хүмүүс ингэ байж байна. Үзэж штэ. Jafar Jackson, Antoine Fuqua найруулж Jafar Jackson оронд косплей хийсэн бид нар үзэх шаардлага байхгүй. Тэгэхээр кинон please кинон зохиол өрнөл кинон сайн байгаасаа л гэж найж байна. Энэ гол анхаарал татах зүйл нь бити байгаасаа. Яг анхааралтай ч ойлгож байна. Эхний трейлер юмнуудыг ингээ гол iconic зүйлүүдээр нь татах би ойлгож байгаа шүү. Би ерөөсөө тэр нь дургуцаагүй тэгж байгаа юм шиг сонсогдчихэж магадгүй. Гэхдээ please сайн байгаасаа гол дараагийн татах зүйл нь энэ бити байгаасаа киноныхон гол сайн зүйл нь энэ бити байгаасаа. За энэ юу байдын рекламны юу яг шүү. Энэ байдын реклам биш. Солирч ин клип. Байдын клип дээр хиний дүрд Wesley Snipes-ийн дүрд хин нэг нь тоглож байгаа гэсэн үг. Martin Scorsese-гийн дүрд нэг хүн тоглоно гэсэн үг те. Bad та хэрвээ мэддэггүй бол юуны Michael Jackson-гийн алдарт байд дууны short film шүү дээ баг те. Клип тэр short film-ыг Martin Scorsese найруулсан байдаг. Мөн биш дээ. Яана би амар Coppola биш дээ. Scorsese мөн. Тэгээд Wesley Snipes шүү дээ. Blade тоглолтоор алдартай. Wesley Snipes-ийн анхны дэлгэцийн бүтээлийн дүр байдаг. Гол хэсэг дүртэн тогсон. Үй юу Miles Teller вэ? Ямар аргу хиймэл үстэй. Ямар аргу хиймэл үсвэ. Хүүе. Q, can you lower the lights for me, please? За хоолоо бол яг байна. Нэр. Яг нэг юм штэ Michael Jackson. Бас төстэй маа тий харахаар. Яалч өөр хүн л тий. Гэтэ төстэй маа. Okay, but remember. Q. Quincy Jones. In here, keep those feet still, my man. Nice. Сайн гоё. Quincy Jones We Are the World producer. Тэрийгээр таад мэдчих юм аа. Motown 20 жил. Motown студийн Motown label-ийн 25 жилийн ойн супер тоглолт байдаг. Тэр тоглолтоор Michael Jackson дуулахдаа юугаа дуусан? Billie Jean дуугаа дуулаа. Billie Jean-ийн дуугаа дуулахдаа хамгийн анх удаага олон нийтийн нүдэн дээр Moonwalk хийсэн байдаг. Тэр нь энэ ч гарч. За энэ трейлер бол ойлгомжтой байна. Ер нь зүгээр iconic мөчүүдээр нь, iconic дүрслэлүүдээр нь л анхаарал болол татах зорилготой юм байна. Тэгээд ер нь гол зүйлүүдийг би ярьчлаа гэж бодож чинь тэгээд хэдүүлээ каст харч яддаг хөө. Каст харъя. Энэ кино бол 2026 оны 4 сарын 24-нд гарна. За кастер Jafar Jackson, Michael Jackson, Common Domingo аавын дүрд юм ба шүү дээ. За. Neil Catherine Jackson ээжийн дүрд. Common Domingo-г та хараад санаж байгаа бах. Үнэхээр гоё жүжигч, cool as fuck man. Үнэхээр гоё жүжигч. Neil 90-ад оноос хойш юуны одоо African American culture соёлын болол одоо goddess шүү дээ. Boys in the Hood, Fresh Prince of Bel-Air энэ гээд дөрүүдээр бүр амар алдартай болсон. Empire дээр нэр хайлт тоглолт те. Neil байгаа. Miles Teller, John Branca. Энэ менежер хуульчийн дүр тоглож байгаа юм ба шүү дээ, тий? Окей. Laura Harrier, Suzanne. Окей, Suzanne-ийн дүрд Laura Harrier байгаа юм байна. Юуны Spider-Man No Way Home дээр ах тоглолдог, тий? Биш Homecoming дээр тоглолдог. За Gladys Knight гарах нь мэдээж Diana Ross байхгүй болохгүй Michael Jackson ёстой жинхэнэ нөгөө нэг нас нөрсөн үеийнх нь одоо бүр хүүхэд байхаас нь хамгийн сайн найзууд ёстой жинхэнэ хамгийн сайн найзууд нэг Elizabeth жүжигчин домогч жүжигчин. Elizabeth Audrey Hepburn гэдэг шиг Elizabeth хин билээ яана домогч жүжигчин байдаг штэ. Тэр тэгээд хин Diana Ross хоёр бол Michael Jackson-ы маш сайн найзууд байсан. Latoya за ойлгомжтой. Quincy Jones, Kendrick Sampson гэдэг жүжигчин тоглож байгаа маань көө. Санийх бол хоолой нь гоё юм байна. Flash дээр хайлт гардыг юм байна. Ер нь цувралуудаар л явсан жүжигчин байна те. За одоогоор бол ийм каст харагдаж байна те. Юу бол харагдахгүй байна. Wesley Snipes хин энэ Martin Scorsese энэ бол харагдахгүй байна. Гэтэ хамаагүй. За тэгээд энэ юунууд одоо энэ асуудал юмнуудыг энэ хэр гаргах бол тэгээ бүтэн одоо сториг нь яаж одоо нэг кинонд багтаах бол гэдэг айгүй сонирхолтой байна. Тэгээ та хэд санал
сэтгэлдээ хуваалцаарай. Уул нь оригинал кино нь бол илүү эрт гарах хэрэгтэй байсан дээ зохиолчтой дэлгэцийн бүтээлийн зохиолч жүжигчдийн ажил хаялтаас бол хамааралтайгаар хойшилсан юм байна. IMAX-аар бол гарна гээд байгаа. Манад бас гарах бах. 4 сарын 24-нд гарах юм байна. Тэгээ тэр үед Монголд бол гарна гэж найж энэ гарахаар болох юм бол яна энэ IMAX-аар гарах юм байна. Тэгэхээр манад бас үзүр хийх бах шүү. Тэгээд бас гоё үзүр болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд та хэд маань сан сэтгэлээ хуваалцаарай. Надад бол айгүй сонирхолтой асуултын тэмдэг том сөрөгч биш эргэж биш зүгээр л том асуултын тэмдэгтэй юм бүтээл байна. Та хэд маань сан сэтгэлээ хуваалцаарай. Дуртай уран бүтээлчтэй хуваалцаарай. Дараа дараагийн биечлэг үедээр уулзлаа. Баяр таа.